За ерөнхий сайд маань жоохон тодорхой хариулаасай гэж хүсэж байна. За энэ байдал бол нэлээд хүндээ. Та одоо ингээд дараа дараагийн сонголтоо хийгээ явнаа. За харамсалтай энэ бүх салбарууд одоо маш хүнд байдал байна. Бид нар энд одоо болж байгаа юм шиг ингээ ярьдаг боловч яг одоо 21-р зууны өнөөгийн энэ байдлаас ингээ харахад бус орнуудтай харьцуулахад бол үнэхээр бид нар бол бас хэцүү болчиход байна. Тэгэхээр бид нар одоо мэд хэрхийнхээ хүрээнд энэ нүүрстэй холбоотой энэ төр хороо байгуулах бид бүхний санаачлагыг та нар одоо дэмжиж гэнэ үү, дэмжихгүй байна уу? Энийг мэдэх хэрэгтэй юу, үгүй юу? Энэ та бас хариулж өгөөч. За танаа нам завцралга аваад одоо тэрнээс хойш гэж нэж удчих. Тий, тэр хууль мууль хамаагүй л болчих шиг боллоо. За тэгээ энэ жижиг намуудыг нэг яам хариуцуулаад гэх юм. Танаа сайдууч одоо маш удаан хугацаагаар. За Нямсрын ширхшин. За манай улс бол парламентын засаглалтаа ороо. Тэгээ их хурлын гишүүд хуулийнхаа дагуу гарын үсгээ цуглуулад төр ороо байгуулах санаачлагаа гаргаад их хурл дөргөн мэдүүлээд явдаг ийм л улс. Гэхдээ мэдээж энэ олон улсын харилцааны асуудал учраас бас үүн дээр нэлээд мэдээлэлтэй байх ёстой гэдэг бол ийм л тайлбарыг бол бид нар тавьж байгаа. Жишээ нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бол манай улс хүлээх ёстой. Тэр утгаараа хоёр засгийн газар хоорондын одоо гэрээ их хурлаар батлагдсан учраас энэ нөгөө гурвалсан асуудал буюу зөвхөн тэр нүүрсний үн жишээ нь одоо нүүрсний үнийг өндөрөөр тооцох тэр үннээрээ ягуу гэж тооцох уу гэдгээ ярьж болох боловч тэр хил холболтын асуудал дээр бол бид тэгж хамаагүй бас үүн дээр ингээд сонсгол хийгээд мэдээлэл дутуугаар явуул энэ хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээн дээр буруу зүрүү ойлголт үүсчихвэ гэдэг болгоомжл бол хаана байдгаа. За учирлагч 1 минут. Тийм учраас нэгэнт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа учраас за үүн дээр бол бид нэр тал талаас нь одоо энэ бол гурвалсан асуудал зөвхөн одоо тэр үн дээр нь ярих асуудал юм аа. Тэрнээс биш тэр хэл холболтын асуудал бол огтын хамаагүй гэж зааглаж ярихгүй бол мэдээлэл дутуугаас бид нар одоо их хурл дээр орж сонсгол хийгээд үүний ард бол бас хоёр улсын хоорондын одоо засгийн газар хоорондын байгуулсан гэрээнд янз бүрийн одоо үл ойлголцол үүсэхгүй гэдгээс бол болгоомжилдог. Энэ бол бас олон улсын харилцааны асуудал гэдгийг бол бид бас тал талаас нь зөв бүрэн дүүрэн одоо ойлгож ухаалаг хандаасаа гэж одоо гишүүдтэй бол хүсэж байгаа. Мэдээж их хурлын гишүүдийн мэд хэрхийг хангуулах, нийгэм олон нийт мэд хэрхийг хангуулах асуудлыг бол хүндэтгэж байна. Тэгэхээр үүн дээр бол би бас дахин мэдээллүүдийг өгье.